8 одоо төрлөөр төртэй хамтарч ярьсан тийм ээ. Энэхүү мэргэжлийн нэгдсэн холбооны хуулийг улсын хурлын гишүүн учир гишүүн маань 5 жилийн өмнө санаачлан өргөн барьж ирсэн. За тэрнээс хойш 2 парламентд дамжаад өнөөдөр батлагдж байна. Энэ хууль батлагдсанараа Монгол улсад үйлдвэржилт, инновац, технологи бүх одоо юм нэвтрүүлэхэд бас энэ салбарт бол аж үйлдвэрийн салбарт 12 цогц хууль шаардлагатай байдаг. Энэ одоо 2 хууль нь батлагдж байна. Нэг нь одоо зөвшөөрлийн хууль, нөгөөх нь одоо мэргэжлийн холбооны одоо хууль батлагддаг. Өөрөөсөө үйлдвэрлэгч улс болохын тулд бол биднэрт ийм хууль эрх зүйн актууд бол шаардлагатай байдаг. За энэ хууль бол дотроо 13 одоо үүрэгтэй 8 одоо төрлөөр төртэй хамтарч ярьсан тийм ээ. Тодорхой хэмжээний тусгай зөвшөөрлүүдийг бас цуслах, дахин олгох, шинээр олгох гэдэг юм уу. Энэ ажлуудыг хуулиар зөвшөөрсөн юм ажлуудыг бас авч хийх эрхтэй. Тэгэхээр анханасаа мэргэжлийн нэгдсэн холбоод маань тухайн хуулиар захиалаад, тухайн хурлын гишүүнээр уламжлаад их парламентаар батлагдсанхаа дараа буцаагаад одоо мэргэжлийн нэгдсэн холбоодууд нь албан ёсрог хүлээж аваад түүнийг одоо нийгэмд одоо өөрсдөө дагаж мөрднө гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ холбоо тогтолцоонууд нь одоо энэ эдийн засгийн өндөр хөгжсөн Япон, одоо Солонгос гэдэг юм уу, баруун Европын одоо улсуудтай бас яг адилхан энэ түвшинд орчих гэсэн үг байхгүй юу?